За тэгэхээр өмнө бид нэр тайланг хилцэж бас тайлантай холбогдуулаад агуулгын хувьд хэд хэдэн засаж сайжруулах зүйлүүдийг хэлж исэн. Тэр бүх засварууд нөхөж хийгдсэн болов гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт нь бас нөгөө тайлангийн бүтэц дотор одоо нөгөөд ёс зүйн тухайн асуудлаар нэг судалгааны тайлангийн тодорхой нэг хэсгийг бас хамтд нь хавсаргаад оруулаад ирсэн байсан. Энэ тухайн яг одоо тайлангийн агуулгад нийцэхгүй зүйл байна. Энийг аваараа одоо хасаараа гэж хэлсэн. Энийг хассан болов өмнө хэлсэн одоо өмнө тавьсан шаардлагуудыг хийж гүйцэтгэсэн үү гэдгийг нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаарт нь одоо сая төрийн албан агчийн одоо төрийн албаны дээр манлайллын талаар бүсчилсэн юм зөвлөгөөнүүдийг явуулсан. Бүсчилсэн зөвлөгөөн дээр энэ ёс зүйн асуудлаар бас энэ хилцүүлгүүд хийгээд тэр бүсийн уулзалт болгон дээр болсон ёс зүйн асуудлаар хилцүүлгийн үр дүнг ингээд тоомлоод биднэрт бас тайлан байдлаар явуулсан байлээ. Тэгэхээр тэр тайлан дээрээ бас одоо яг нөгөө төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулийн үндсэн зарчмууд тэгээд дээр нь одоо төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөөс өрсөн сэргийлэх, соён гээгэрүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу яг тодорхой дүн шинжилгээ хийж үзв. Миний хоёр дахь асуулт. За эхлээд амар төгс дарга хариулаа. Дараа нь сэдв сүрэн дарга хариулах уу? За амар төгс даргын микро хэдэн дугаарай нэг номерын микрофон. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За 900 хорооны 2024 онд төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан төрийн албан агчийн ёс зүйн гомдол мэдээллийн өнөөгийн байдал төлөв байдлын тайлан гэсэн энэ агуулгаар 12 дугаар сарда багтааж тайлан ирүүлсэн байгаа. Энэ нь улсын их хурлын баталсан цаглбарын дагуу хийгдсэн үйл ажиллагаа байсан учраас таны хэлсэн болон асуусан энэ мэдээллүүд бүрэн ороогүй нэгтгэгдсэн байдлаар танилцуулагдсан. Одоо бид 2025 оны тайлан үйл ажиллагааг төлөв байдлын судалгаа тайланг бие даасан байдлаар зохион байгуулж үр дүнг нэгтгэн танилцуулах. За мөн хууль тогтоомжийн хэрэглээний талаарх тайлан дүгнэлтийг улсын их хурлын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлтэд оруулсан зөвлөмжийн дагуу боловсруулах, улсын хэмжээнд нэгтгэн тайлагнах гэсэн ийм чиглэлээр бэлтгэхээр үйл ажиллагаа болоод системийн хөгжүүлэлтүүдийг хийж байна. Тэгэхээр яг одоо засаж гэдгийг мөн нөхөж ирүүлсэн гэдэг утгаараа тайланг бол давхар ирүүлээгүй. Харин одоо үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа хагас жилийн төлөвлөгөө тайлангийн гүйцэтгэл дээр энэ зүйлүүдэд нэгтгэж авч явж байгаа гэдгийг бас хэлье. За бүсчилсэн юуны зөвлөгөөний үр дүнгуудыг нэгтгэхдээ үйл ажиллагаа хоёр одоо үр дүнд ялгаж дүгнэлт гаргах гэдэг юм уу, энэ зарчмынхын хувьд төлөвлөгөө болгож хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ дараагийн нөгөө хилцэх асуудал дээр бас товчхон энэ одоо бүсийн зөвлөгөөний талаарх танилцуулга хийгдэн. Тийм учраас магадгүй энэ үндэсний хөтөлбөрийн дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой саналууд гарах байхаа гэж бодож байна. Сэдвээ дараа нэмж хариулах хариулт байгаа юу? За 5 номерын микрофон. За ялан гишүүний асуултанд нэмж хариулъя. Төрийн албаны зөвлөл Монгол Улсын ёс зүйн хороо, улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, ёс зүйн байнгын хороо болон засгийн газрын хэрэглэх газар хамтраад бид нэр бүсчилсэн зөвлөгөөн төрийн албаны манлайллын зөвлөгөөнийг 7 бүсэд нийт 50000 гад төрийн албан агчийг хамруулж хийлээ. Ер нь улсын хэмжээнд 226,895 төрийн албан агчийг төлөөсөн юм хүмүүс оролцсон. За энэний маань гол дэд хэсгүүд маань ёс зүйн хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх явцад үүсэж байгаа таатай болон одоо бэрхшээлтэй нөхцөл байдлууд юу байна? Бид нар юун дээр илүү анхаарах уу гэдэг дээр хилцүүлэг болон илтгэлүүд явагдсан. За энэ нэг талдаа ёс зүйн хороо бас энэ асуудлыг хорооны хурлаараа хилцээд за бид нар ямар ч хэлсэн дэд хороодууд бол болон ер нь Монгол Улсын нийт төрийн албан агчид бол энэ ёс зүйн хуулийн талаар маш сайн мэдээлэлтэй болсон байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхийг эрмэлзэл бүр айгүйх дүүрэн байна.
Энэ дээр нь бид нар энэ ёс зүйн дэд хороодуудыг чадахжуулах асуудлыг тэргүй ээлжинд авч үзэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энэ нь гишүүний асуугаад байгаа тэр нөгөө сургалт соён гэгэрүүлэх үндэсний хөтөлбөртэй нэлээд сайн уялдж байгаа. Хоёрт нь бид нар энэ зөвлөгөөнийг хийж явах явцдаа засгийн газрын хэрэг хэлэх газартай хамтраад хоёр шийдвэр гаргуулсан. Эхнийх нь бүх яам агентлаг засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээнд ёс зүйн хороо хөндлөнгийн үнэлгээ хийж өгдөг ийм журамтай болсон. За хоёр дахь гол шийдвэр нь засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргуулсан. Орон нутгийн бүсийн зөвлөгөөн зохион байгуулад 6 бүсийн зөвлөгөөний яг дараагийн 7 хоногт нь асуудлаа засгийн газар танилцуулж тодорхой шийдвэр гаргуулсны дүнд ёс зүйн дэд хороодын энэ бүтэц зохион байгуулалт гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх харьяалалтай холбоотой болон хянах ажилд одоо явцад тодорхой болох асуудлуудаар бас ёс зүйн дэд хороонд За 58-ийн микрофон. энэ асуудлуудтай болж тэгээ ёс зүйн хороонд бол энэ ажлаа улам эрчимжүүлэх за шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг холбогдох байнгын хороотойгоо гэсэн ийм тэмдэглэл гаргасан. Тэгээ энэ бол манай энэ бүтэлсэн зөвлөгөөний үр дүнд бидний одоо шийдвэрлэж чадсан маш том хоёр ажил гэж бодож байгаа. Тодорлох. За хэрлэг гишүүн тодорлож. Бүсчилсэн зөвлөгөөнөөр одоо яг энэ ёс зүйн асуудлаар хилцээд гарсан асуулт саналуудыг 5 чиглэлээр те нийт 5 чиглэлээр одоо ингээд нэгтгээд бид нар төргүүлсэн байгаа даа л да. Тэгэхээр энэ 5 чиглэлд тусгагдсан агуулгууд өнөөдөр төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль за дээр нөгөөд нэг төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгэрүүл хүндэсний хөтөлбөрийн үзэл санаатай одоо нийцэх, үл нийцэх магадгүй одоо хуулийн зарим нэг өөрчлөлт орохч байдаг юм уу эсвэл хэрэгжүүлэлтийн явцад бас зарим нэг зүйл дээр нь одоо анхаарч засах тухай дээр та нар яг одоо биднэрт яг нийлүүлээ бичээд өгсөн байгаа даа. Яг ямар дүгнэлт хийгээд авсан юм бол өөрсдийнх нь цаашдынхаа үйл ажиллагаанд ямар одоо дүгнэлтийг одоо тусгаж аваад байгаа юм бол гэдгийг бигээр тодорхой асуух гэдэг юм л да. Тухайлбал энд нөө соёл одоо соён гэгэрүүлэх үйл ажиллагааны талаар за ёс зүйн дэд хорооны бүтцийн талаар за тэгэл төрийн албан агчийн ёс зүйн хуулийн тухай ойлголт гэл ингээл нөгөө 4 5 чиглэлүүд ч байгаа. За амар төгс дарга. 18. За тодорхой ажлууд сая бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан шийдвэрүүдийг хэллээ. За тодорхой ажлуудын тухайд жишээлбэл бид 7 одоо бүсийн сургалтаа хийгээд сурагч багшийн гэдэг юм уу сургалтын хүрээг тодорхой болгох, тогтмолжуулах, хамрагдах одоо хүрээ хэрэгцээ их байгаа учраас энэ хэмжээг нэмэгдүүлэх гэсэн энэ хүрээнд бид 54 сурагч багшийг 2 үе шаттайгаар бэлтлээ. За энэ маань бас төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн одоо дэд бүтц болж цаашаага бид энэ сурагч багш нараа тоог нэмэгдүүлэх, дээрэс нь сургалтын үр дүнг чанаржуулах ийм хяналт тавих тогтолцоо бүрдүүллээ гэдэг энэ асуудал. Хоёрдугаарт нь үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай ёс зүйн индекс гэдэг асуудал байна. Тэгэхээр индекс гэдэг асуудлыг одоо салбаруудын үйл ажиллагаатай холбоотойгоор туршлага, судлах, нэгтгэн дүгнэх энэ үнэлгээ